за өнөөдөр бол нэг гуржин Христос Сахиосын тухай ярьж байна. Тэр бас Монголтой холбоотой байна. Og Сахиосын тэмдэглэл өдөр бол 4-р сарын 30-нд байна. Тэр Сахиосын нэр өөртөө Санд Цотн Дадиос. За 13-р зууны донд үед амтраж байгаа өөртөө нэг Эгрис мужийн хүнтайж байна. Тэр үед монголчууд гурчин газрын нутагт эзлээд тэгээд гурч нараас маш олон янзын татвар хураагаад байсан. Гуржин ноён бас циркийн албанд явах ёстой байсан. Энэ байдал төвчөхгүй болсон бөгөөд гурж улсын язгуурнууд хадлагын эсрэг маш их эцэргүүцэл гаргахаа төлөвлөжээ. Нэгэн удаа гуржин Машкати мужийн Кокта гэдэг ууланд хуралдаж бүх гуржуудээс одардагчид картли дах цэргүүдийг нэгтээж монголчуудыг дайран гэж тохирцов. Гэхдээ монголчуудын уг нөөцийн хурлыг мэдэгдээд тэгээд уг уулын гинэт бүслээд бүх оролцогчид баривчлан шорон явуулсан. Баригцсан хүмүүсийг монголчууд нүцгэлийн гар хөлийг зуурж зүгийн балаар цацаж тэдний доройцон нарын доор хайж тэднэр дээр цуглараач цоглалын талаар өдөр бүр байцав. Дотне Дадианы гүнзгий зовлог шаналж үйл явдлын имгэнэлт явдлын төрөө өөрийгөө бороод гахад хүргээсэн юм. Хоёр үйлчлэг зогдаж тэрээр амиа тавч ах нартай хамт зовж зүдэж сайн дураараар явсан. Анис хотод ирж түүний хамаатан саднаас барихыг хараад тэр өөртөө бас хувцад тааж тэд нарын донд бас хөвцөн байна. Монголчууд уг мэдээлэл сонсоод ийм хачин хүн юу гэж хийж байгаа гэж мэдгдсэн. Тэгээд нөгөө захирагч Дадианыг дуудаж тэгээд асууж байгаа. Тэгээд Дадианы ингэсэн бид чиний тушаалыг биелүүлэхийн тулд алва говчор цуглуулаад ганц зорилготой цуглав гинэ. Хэрвээ энэ манай нутгийнхан шийдэгдсэн бол би бас тэдний төлөө хуваалцахыг хүсэж байна гэж хариулт хэлж өгсөн. Тэгээд монголчууд ийм найрсаг үйлс монголчуудын хов гайхалтай сэтгэл төрүүлж хоригдол бүрийн чөлөөлсөн юм. Тийм учраас Дадианы хүнтайж бол дотно хүмүүсийн амиг аварсан гэж нэг ийм гоё түүх байна. Ийм зөрөгтэй Дадианыг гүж даяар мэддэг түүний баатарлаг байдал, шодраг байдал бүх үеийн эдгэл хайр чин бишрэлийг үлгэр шиг болдог бөгөөд бүгд үеийн хүмүүс түүний ариун нэрийг хүндэлдэг. Тэгээд 1990 оны 10 сарын 26-нд гуржин хамбалами чоглол дээр Дадианыг Христос Сахиосаар сонгосон юм. Одоогийн байдлаар гуржин том Христосын сүмэн дотор Дадианы нэг уг зураг
حركة جاكا